За тэгэхээр өнөөдөр энд лайтборд гэдэг самбарыг бид яаж ашигласан тухайга тайлбар хийж өгье гэсэн юм. За тэгэхээр дараагийн нэг л одоо за тэгэхээр манай техникийн механикийн техникум гэж бий. Тэгэхээр энэ техникум маань бүр 4 жилийн өмнөөс энэ асуудлыг ярилцж байгаа бид лайтборд хийх тухай асуудал яригдж бид хийж байсан юм. За эхлээд ер нь бол сургалтанд бид ямар оновчтой байдлыг сургалтыг явуулах вэ гэдгийг талаас нь авч үзээд сургалтандаа хэд хэдэн платформуудыг ашиглах тухай ярьж ирсэн. За жишээ нь иймэрхүү хэд хэдэн платформуд байна. За манай техникумд ихэвчлэн одоо сүүлийн үед классрумыг ашиглаж ирсэн бол одоо шүтээс болон бас өөр сургуулиудын хэмжээнд бол митийг ашиглаж байгаа. Тэгэхээр бид энийг ашигладгүй гэсэн юм ихний асуулт байх юм л да. Тэгэхээр бид бол классрумыг ашиглаж нэлээд туршлага хийж одоо бол 4-5 жил болчихжээ гэж. За тэгэхээр дэлгэцэн дээр гарч ирэхгүй байгаад байна. За мэдээж яг хөө энэ програмуудын ашигтай талуудыг би яг хөө товчхон цаасгүйгээр сургалтын материал үүсгэх, тараах, асуулт даалгавар өгөх, шалгах, оюутнуудын үнэлгээг оруулах, онлайн платформыг ашиглах гэдэг ийм сайн талууд байна. За тэгэхээр одоо орчин үед бид тэнэс өдөрч таадлаа. За орчин үед смарт профессор, дижитал профессор гэдэг ойлголтыг яриад энийхээ үндсэн дээр их сургуулийн профессор гэдэг ойлголтыг ярих хэрэгтэй болж байгаа юм. Ярьж байгаа. За тэгэхээр би хурдхан яханд бол энд ухаалаг технологиг эзэмшсэн профессор гэдэг нь их сургуулийн оюутанд мэдлэг чадварыг дамжуулахдаа ухаалаг техник технологиг ашиглах програмчлалын мэдээлэлтүүнтэй байж шаардлагатай хэрэгцээд төрөл бүрийн техник хэрэгсэл, аппликейшн, програм хангамж, софт төрлийн хэрэгслүүдийг өндөр бүтээмжтэйгээр сургалтанд хэрэглэдэг чадвартай ийм хүнийг смарт профессор гэнэ гэж. За дараа нь болохоор бид цахим профессор ихээр цахим орчинд ажиллах чадвартай сүүлийн үеийн технологиор өөрийгөө цаг хугацаа орон зайнаас хамаардаггүйгээр загварчиж ёс зүйтэйгээр нийтэмд хүртээмжтэйгээр ашигладаг ийм профессорыг ухаалаг профессор гэнэ гэж хэлж байна. Бид дүгнж байгаа. Ингээд үндсэндээ бол их сургуулийн профессор энэ хоёр ойлголт үр дүнгуудээр ойлголтуудаар ухаалаг их сургуулийн профессор гэдэг ойлголт гарч ирэх юм а гэж. За дараа нь их сургуулийн оюутны тухай тайлбар хэлэхэд эхлээд ухаалаг оюутан гэвэл зорилгынхаа өрөөнд мэдлэг чадвар дадлагыг эзэмшсэн мэргэжлийн холбогдлолтой мэдээллийг дүн шинжилгээ хийх, асуудлыг дэвшүүлэн тавих, шинжлэх ухааны мэдлэг цуглах, арга замыг бие даан илэрхийлэх, бие даан ажиллах чадвартай, шинжлэх ухааны технологи, хэрэгцээ төрөл бүрийн техник хэрэгсэл, аппликейшн програм хангамжуудыг ашигладаг чадвартай оюутныг хэлнэ гэж. Дараа нь захим сургалтанд захим оюутан гэсэн ойлголт байна. За энд болохоор нийтдээ сургалтын их үүсвэрүүдийг ашиглаж бие даан идэвхтэй суралцах процесс, за мөн захим ангидаа нээлттэй явагдаж эзэмшсэн мэргэжил чадвараа захим хэлбэрт хуурган, захим орчинд үнэлүүлэх, үнэлгээ нь бусад оюутнуудаа ил тод харагдах байдлаар харьцуулагддаг оюутныг захим оюутан гинэ гэдэг. За захим оюутан, дижитал оюутан ингээд ойлгочтой. За ийм байдалтайгаар оюутны тухай. За тэгээд дараагийн ээлжинд бид сургалтын орчны тухай ярих гэсэн. Анги танхим, лаборатори, виртуал орчин гэдэг. Түүний дараа дөрөв дэх ойлголт нь болохоор бид сурах хүчгийн тухай ойлголт яригдж эхэлсэн. Орчин үеийн техникийн сургалт ямар байх вэ гэж, дараа нь сургалтын материал гэсэн ойлголтыг ярих болсон юм аа гэж. Энд шилжихгүй л байна. За тэгэхээр бид смарт профессорын тухай дижитал профессортой ярих юм бол одоо манай техникийн механикийн хичээлүүдээр ингээд бэлдэж байгаа байдал лайтбордыг бид нөрөө жишээ нь нэлээд ажил болж хийж исэн түүхтэй анх
нэг жижиг самбар дээр хийж байгаас үүдээ том самбар хийх жишээ шилийн сонгоход хүртэл цагаан шил сонгох гэх мэтлээ ингээд камер бэлтгэх гэх мэтлэн тухайн орчныг бүрдүүлэхэд их анхаарч ирж байсан. За дараагийнх нь өчтөө энэ тухайн юу дижитал юугаа бэлдэж байгаа байдал. За ингээ дижитал профессор манай багш нар бэлдэж байгаа байдал дараагийнх нь өчтөө яг энэ зургууд байгаад байгаа юм. Эдээс утгах уу? За явуулчих. Энэ яг нөгөө самбар дээр болохоор эсвэгээр гардаг. Тэгээд хөрвүүлээд харахаар ийм байдалтай харагдана гэсэн байдлаар. За дараагийнх нь. White light board маань иймэрхүү эсрэг байдалтай харагддаг. Тэгээд дараа нь хөрвүүлж харахаар ийм байдалтай байна гэж. Гарсан бүр. Унших болгох шүүгчдэг хүрээнд уншиж байгаа. Харин яг илтгэлийн хугацаанд яг олон хүмүүсийн сэтгэлдэл бол төрлөө. За дараа нэг асуулт асуухад тухайлбал одоо таны хувьд 3 жилийн хугацаанд хэдэн лайбор хийж байгаа. Тэгээд тэрийг цайдуулах шаардлага гарсан гэдэг талаар тоо баримт Тэгээ яг анхны удаад бол илэрхий сандардаг самбар дээр алдаа гаргадаг юм зүйлүүд байсан. Тэгэхээр бид бол би одоо жишээ нь техникийн механикийн 16 лекцнийг үлрэлд ордог, 32 лекц ордог. За ингээд энэ лекцүүдээ модулаар нь хэсэгчилж ийм лайтбордыг хичээл бэлтгэсэн. За нийтдээ бол одоо би миний тооцоож байгаа би нэг 50 хэдэн хичээл хийсэн байдаг. 50 хэдэн. За нэг хичээлийг бид хамгийн оновчтой байдлаар хамгийн дээд нь 15 минут үзэхээр хийдэг. Тэр маань өөрөөр хэлбэл оюутан их удаан хугацаанд үзэх юм бол ядрах эсвэл цоцох тийм байдал өөр зүйлийг сонирхох байдалтай байдаг. Тэгэхээр хамгийн оновчтой байдлаар шийдэхийн тулд тэгээс 15 минутын оронд. Гэхдээ миний сая энэ дээр гарч байгаагаар би 30 40 хэдэн лекц бэлтгэсэн юм аа гэж. Лабораторид иймэрхүү байдалтай.